Огт зар тараагаа өгч шүү дээ. Энэ дууч нь нэг. За. Өнөөдөр бид нэр засаглал ухаан нийгмийн зохион байгуулалтыг загварчлах схемийн талаар бид нэр ярилцах гэсэн. Тэгээ энд илүү их мэргэжлийн хүмүүсийг оролцуулах гэдэг. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын Батбаяр гэдэг эрүүл нийгэм иргэний хөтөлбөрийг удирддаг байсан хүн байдаг. Тэгээд энэ бол судалгааны ажил, судлаач хүний 20 жилийн хөтөлбөрийн бүтээл юм байна. Тэгэхээр энийг бол олон хүмүүс нийтээр хэлж хууль хяналтын байгууллага, хуулийн одоо нийгмийн салбар судалгаа шинжилгээ хийдэг байгууллагууд энэ хүний эрхийн үндэсний одоо хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс одоо зар мэдээ тарах ийм одоо боломжтой байсан боловч ямар ч ажил хийгээгүй байгаа нь өнөөдөр бол сонирхол байна л да. Тэгэхээр яг ямар ч байсан өнөөдөр цөмөр энд ирснэх за энэ тухайс ерөнхий ойлголт авчих хэрэгтэй байх гэж байна. Ерөнхийдөө бол ойлголт авсан хүмүүс байна тийм. Тэгэхээр нэг олон зүйл нөөшөөд шаардлага байх ч үгүй. Зүгээр урьдчинд бид нар тэр ховцоо худалдаж байгаа хүмүүс дээр очиж бид нар судалж үзсэн. Та нар донд ховцоогоо худалдсан хүн байна уу? Бодтер. За шүн тэр бөмбөрийн тэнд одоо хэдэн мянган хонж байгаа мэдхгүй маш олон хүн байна. Хүмүүс бид нар дээр ирж уулзсан 5 сайхан залуу ирж уулзсан. Тэгээ уулзахдаа мөнгөгүй байна одоо 150 мянга гарч болтгоо 500 мянга гарч болтгоо 600 мянга гарч болтгоо ховцоогоо зарчиг явж байгаа хүмүүс байгаа тухай. Сонгуул өнгөрөөд одоо энэ бол зүгээр цаас болно гэсэн цуу яриа тараацсан. Тэгээд мөнгө олохын төлөө тийм ингээд 7 хоног нойр хоолгүй ингээд явж гин. Тэгээд 600 мянгаар зарчиг гэсэн ховцоогоо худалдахын тулд 100 мянган төгрөгийн бензин зарцуулсан явж гин гэх мэтчлэн зүйл яриад явж гин л да. Тэгээд дээрээс нь одоо худалдаачдын дунд судалгаа хийсэн мөн одоо энэ шүүх хууль хяналтын байгууллагаар шийдэгдэж байгаа гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн дунд судалгаа хийгээд үзэхлээр дандаа ажилгүйд ядуурл одоо амьдрахын эрхэнд ямар нэгэн одоо сөрөг гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа иймэрхүү тоо баримтууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр судлаач хүний хувьд юу гэж үзэж байна гэхлээр өөрийн одоо дэвшүүлж байгаа засаглал хуваах тэгшимийн онол гэдэг зүйлийг заавал амьдралд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байна гэдэг одоо дүгнэлтэндээ бол илүү баттай итгэлтэй болж байна гэж ойлгож болно. Өнөөдөр нийгмийн доод давхарга олон хэсэг нь ядуу болоод за ирэх барьж байгаа хүмүүс нь бол ямар нэгэн одоо материалын зүйлээр дутагдж хачигдахгүй бүр илүүдэлтэй амьдарч байгаа нь бол энэ өөрөө нийгмийн зохион байгуулалт үндсэн үүрэгтэй төрийн байгууллага одоо нийгмийн баялагийг тэгш хуваарлалтаар хангах, хууль эрх зүйн тэгш үйлчилгээг хангах энэ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болчихсон байна гэдэг. Энэ дүгнэлтийг бол улам бодит амьдрал дээр маш олон тоо статистик баримтаар одоо илэрхийлэх боломжийг олгоод байна л да. За тэгээ энэ миний хийсэн энэ аягүй тул байна уу? Сонсохгүй тийм. Тулж сонсох яриад тийм. Тэгэхээр энэ миний засаглал авах тэгшимийн онол гэдэг бол бүтээл бол үндсэндээ нийгмийн зохион байгуулалтыг цаг хугацааны 3 хэмжээс хуваасан бүтээл гэдгээр онцлог. За бид бол хүн төрөлхтний зохион байгуулалтанд орж амьдарсан тухай судалгаасаа илүүтэйгээр хүн анх хэдийд үүссэн ямар одоо үеүүдэд хүний түүх хуваагддгийг хүн төрөлхтний түүх. Жишээлбэл чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе гэх юм уу. Тэр цаг хугацаанд ингээд хуваагаад тухайн үедээ эдэлж хэрэгжилж исэн одоо металл, эд хэрэгслээр нь бид нэг цаг хугацаанд хуваад одоо олдрууд дээр тулгуурлаж хуваадаг хүн төрөлхтний
хөгжлийг, үе шатуудыг. Тэгэхээр миний энэ бүтээлийн онцлог нь бол нийгэм зохион байгуулалтанд орж одоо эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл ямар өөрчлөлтүүд хэдэн үе шатыг дамжаад хүрээд ирсэн бэ гэдэг санааг дэвшүүлж байгаараа шинэлэг байна гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр хүн төрөлхтөн хүмүүс буюу одоо нийгэм зохион байгуулалтанд орж эхэлсэн цаг хугацаа өнөөдрийн цаг хугацааг харьцуулаад түүхэн их сурвалжууд баримт баталгаан дээр тулгуурлаад үзэхэд бол хамгийн анхны одоо нийгэм зохион байгуулагчийн хэлбэр бол нэг хүний ихэнд тулгуурсангүй гурвалжин загвартай. Энийг манай судлаачид бол хэлсэн байна. Нийгэм бол одоо пирамид гурвалжин загвартай юм аа. За гурвалжингийн оройг бол төр гэж нэрлэнэ. Төрийн эрх мэдлэл зөвхөн нэг хүнд байна. Нэг чигт захирагчин олон чигүүд буюу гурвалжин дүрсээр нийгмийг загварчлах нь зүйтэй гэдэг хаа байсан манай эртний өмнөх үеийн амьдарч исэн нийгэм судлаачид ингээд томьёолоход хүрээд ирсэн. Гэхдээ анхны нэг хүний эрхэнд толгуурсан нийгмийн үед бол боол гэдэг зүйл байсан, хаан гэдэг зүйл байсан. Өнөөдөр бид нар төдийлөн улс орнуудад хаан одоо хатан хаан гэж ярьдаг ч гэсэн биелэг тэмдэг төдий аливаа шийдвэрийг авах одоо парламент их хурал гэх ард түмний төлөөллийн байгууллага ихэгчлэн одоо нийгмийн чухал асуудлуудыг шийдэж явдаг. Хаан хатан бол зөвхөн биелэг тэмдэг төдий хязгаарлагдмал эрхтэй юм субъект болж хуурсан байдал ажиглагдж байгаа. За тэгэхээр өнөөдөр бол боол гэдэг ойлголт байхгүй болсон юм мэдж байгаа тийм ээ. Боол гэдэг зүйл байхгүй болсон. Өнөөдөр бид за улсын хурлын гишүүд ерөнхийлөгч тус мөртөө тогтоосон одоо тоогоор боолтой байж болно гэж заах юм бол яг өнөөдөр бол нийгэмд гажиг сонсогдно. За энэ боолын нийгэм үед хэрвээ боол би тэгш хэрэгтэй байх ёстой гэж хэлсэн бол яг гажиг сонсогдохтой адилхан энэ нийгмийн одоо гишүүдийн ухамсар энэ одоо мэдлэг боловсролт нь маш том хэмжээний өөрчлөлт орсон байгааг бол судалгааныхаа явцад мөн одоо өөрөөхөө дэвшүүлж байгаа санаан дээр энийг тодтогч өгч байгаа. За бид нар нэг хүний эрхэнд толгуурсан нийгмийн зохион байгуулалтаас энэ нэг хүний эрхэнд толгуурсан нийгмийн зохион байгуулалт бол илүү байгалийн хүчинд одоо тулгуурласан хүчтэй хүчгүйгээ удирдах, захирах гэсэн энэ одоо зарчмаар одоо явж байгаа. За энийг одоо бид нар ямар нийгмийг бид нар энэ нэг хүний эрхэнд толгуурсан нийгэм гэдэг байгаа юм бэ гэхээр жишээд үзэх юм бол одоо шоронгийн камерт байдаг амьдралын тухай асуудал. Цэргийн анги нэгтгэлээр болдог одоо асуудлууд юм. Бичигдсэн хууль байхгүй мөртлөө аяндаа эрэм дистрагаараа зохион байгуулалтанд ордог. Бичигдээгүй хуультай ч гэсэн хэн нэгэн хүн аливаа шийдвэрийг гаргаж бусдаараа тухайн шийдвэрээ биелүүлэхийг шаарддаг. Биелүүлээгүй тохиолдолд яг арга хэмжээ авах ийм зохион байгуулалттай систем бас үйлчлээд байна. Тэгэхээр энэ хаан засаглал гэдэг бол яг л энэ одоо засаглалын нэг хэлбэр. Хаан бол бүх шийдвэрийг гаргана. Бусд нь бол тэр хааны шийдвэрт захирагдах ёстой гэсэн ийм одоо зохион байгуулалтын хэлбэр байдаг. За энэ нэг хүний эрхэнд тулгуурсан нийгмээс хүн төрөлхтөн нэлийн одоо хугацааны дараа боолуудын бослого тэмцэл гэдэг одоо бид нар түүхээ үзэхлээр бол маш тодорхой үздэг шүү дээ. Энэний үр дүнд нэг хүний одоо зөвхөн нэг хүн одоо нийгмийг удирдах ёсгүй байна. Хэсэг бүлгээрээ төлөөллөөрөө дамжуулж одоо нийгмийг удирдах ёстой гэсэн байдлаар нэг бүлгийн эрхэнд тулгуурсан нийгмийн зохион байгуулалт үүссэн. Энэ нь одоо одоогийн бидний улсын их хурл парламентд бас үүссэн гэж ойлгож байна. Хүн амыг нийтэд нь одоо хэдэн тойрог тоож байгаа. Тэр тойрог болгоноос одоо тодорхой төлөөлөгчдийг сонгоод тэгээд тэр сонгогдсон төлөөлөгчд нь асуудлыг олонхоор шийддэг нэг бүлгийн эрхэнд тулгуурсан нийгмийн зохион байгуулалт руу бид шилжсэн байна. Одоо бидний амьдарч байгаа нийгмийг бол миний хувьд нэг бүлгийн эрхэнд тулгуурсан нийгэм гэж тодорхойлж байгаа. За энэ ч утгаараа бид нар 4 жилд нэг удаа одоо эрх барих бүлэг нам ивслээ бид нар сонгодог. Энэ сонгуульд бид нар яг одоо оролцох шүү дээ. Арчилсан намд ийм юм байна, ман дээр юм байна. Арьсгүй энэ хоёр хоёулаа ийм юм байна, 3 40-нд итгэж гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн ямар нэгэн бүлэглэлд бид нар итгэхгүй тухай асуудлыг өнөөдөр хүн болгоо ярьж байгаа шүү дээ.
За энэ гурвалжин дүрсээр загварчилсан нийгэм, нэг бүлгийн эрхэнд тулгуурласан нийгэм, нэг хүний эрхэнд тулгуурласан нийгэм хоёрын ижилхэн шинжин нийгмийг зохион байгуулж байгаа загварчлал геометрийн дүрсний хувьд гурвалжин дүрс байдаг. Тэгээ гурвалжин дүрсэнд байдаг нэг алдаа бол одоо бидний хуульчилсан байгаа үндсэн хуультай зөрчилдөж байгаа нэг үзэл санаа нь бол бид нар өнөөдөр хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш хэрэгтэй гэж заасан. Тэгш гэдэг үг одоо өнөөдрийн нийгмийн зохион байгуулалтын хамгийн том түлхүүр үг болоод байна. Тэгш гэдэг үг. Тэгэхээр гурвалжин дүрс бол өөрөө тэгш хэмтэй дүрс биш байгааг та бүхэн анзаарч байгаа тийм ээ. Оройн нэг цэг суурийнхаа олон цэгүүдтэй хизээч тэнцдэггүй. Тийм учраас бид өнөөдөр энэ тэгш эрхэнд тулгуурласан нийгмийг зохион байгуулахын тулд тэгш одоо хэмтэй дүрсээр нийгмийг одоо загварчлах ёстой гэсэн геометрчлэлийн одоо санааг дэвшүүлж байгаа. Геометрчлэлийн аргаар нийгмийг зохион байгуулах, загварыг одоо өөрчлөх энэ санаа одоо ингэж төрсөн гэж ойлгож байна. За хоёрдугаарт нь амьдралын хэрэгцээ шаардлага байгаад байгаа. За энэ нэг хүний эрхэнд тулгуурласан, нэг бүлгийн эрхэнд тулгуурласан буюу энэ гурвалжин дүрсээр загварчилсан нийгмийн зохион байгуулалтын одоо үед бол шийдвэр гаргах, тухайн шийдвэрийг хянах эрх мэдэл зөвхөн гурвалжингийн орой хэсэгт байгаад байна. Гурвалжингийн орой хэсэгт байна гэдэг нь нэг этгээдэд шийдвэр гаргах, хяналт тавих эрх мэдэл хоёулаа төвлөрөхлөөр альва шийдвэрт байгаа алдаа дутагдал эрх баригчийг одоо эрхээ барьж явах, хэрэгжүүлж явах явцад нь тухайн этгээдийн алдаа ерөөсөө илэрдэггүй. Энийг одоо яг одоо бид энэ цаг үед одоо жишээж ярих юм бол Монгол улсын ерөнхийлөгч их хоёрын тухай бид нар ярьж болох байхгүй. Их хоёр гэдэг хүн гэмт хэрэг үйлдэж юм байна. Гим буруудыг нотлоод 20 хал онооцсон. Гэтэл энийг яагаад тэр хүнийг ерөнхийлөгч байх үед нь, улсын их хурлын дарга байх үед нь, тэр соёлын сайд байх үед нь энэ хүний гэмт үйлдэлийг шалгаж тогтоож чадсангүй вэ? Өнөөдөр маш олон тооны гэмт хэргийг одоо шалгах тухай асуудал яригдж байна. Тэгэхээр энэ дээр одоо шийдвэл төр нь яг их одоо шийдвэр гаргагчд нь өөрсдийгөө шалгуулахгүй байх. Өөрсдөө хариуцлагаас мултрах. Энэ замаар яг нийгмийн баялагын тэгш бус хуваарлтыг үүсгэж, хувьдаа завших, өргөдүүлэх, шамшигдуулах хэлбэрээр нөгөө нийгмийн хомсдол ядуурлыг нөхөн амын олох буюу тэр доод давхарлага одоо тэр хүнд ачааг үүрүүлээд байна шүү дээ. Тийм учраас монголчууд өнөөдөр одоо энэ төрийн буруу удирдлага, төрийн буруу зохион байгуулалтын улмаас нийтээр ядуурл, ажилгүйдэл давтаж, юу ч хамаагүй хийж, юу ч хамаагүй үйлдэж, ямар ч хамаагүй аргаар хоол олж идэж, хувц өмсхийн тулд энэ гэмт хэрэг үйлдэх гэдэг зүйл маш их одоо нийгмийн одоо санааг зовоосон ийм асуудал болцсон байна гэдгийг л хүндж тавиад байгаа. Тэгэхээр нин яаралтай одоо бид нар одоо аль нэг салбарын асуудыг төлхөө хөндлөхөөс илүүтэйгээр одоо нийгмийг зохион байгуулад байгаа, нийгмийг зохион байгуулах үндсэн үүрэгтэй одоо төрийн байгууллага үүргээ биелүүлж чадахгүй байгаа энэ асуудалд чиг тавих шаардлагатай болоод байна. За тэгээд үндсэндээ тэр параллелограммын бол за энийг тайлбарлаж байна. Нэг бүлгийн эрхэнд тулгуурсан нийгэм буюу өнөөгийн бидний амьдарч байгаа гурвалжингийн орой хэсэг. Гурвалжингийн орой хэсгийг бид нар мөхлийн гурвалжин гэж нэрлэдэг байна. Мөхлийн гурвалжин. За энэ гурвалжингийн 3 оройн цэгийг бол нэг нь бол төрийн албаа багш, нөгөөх нь улс төрч, нөгөөх нь бизнес гэсэн 3 одоо этгээдүүдээр төлөөлүүлсэн. Тэгэхээр бол энэ улс төр, бизнес одоо төр гэдэг 3 зүйл маань бол одоо хоорондоо холилдож болтгоо ийм ашиг сонирхлын зөрчил бүхий өөр үндсэн үүрэгтэй ийм одоо этгээдүүд байдаг. Харамсалтай Монгол улсын хувьд бол бизнес эрхлэгчид нь төртөөгөө утгалтцсан. Бизнес эрхлэгчид нь улс төрөөр дамжуулж төрд нөлөөлдөг болцсон. Энэ байдал бол одоо маш олон баримтаар бол та бүхэн өөрсдөө надаар тайлбарлуулдаггүйгээр одоо ойлгож байгаа гэж ойлгож байна. За төрийнхэн бол бизнес эрхлэгчдээс хэл ахвал авилга гэдэг юм аваад эргүүлээд одоо бизнес эрхлэгчдэд давуу байдлыг худалддаг. Энийг та бүхэн мэднэ үстэй. Хэл ахвал өгөөд энэ хэл ахвал гэдэг чинь мөнгө шүү дээ. Тэгээ мөнгө өгөөд оронд нь одоо
ямар нэгэн боломжийг худалдаж авдаг. За бизнес эрхлэгчид улс төрлөө яаж нөлөөлдөг гэхлээр маш их хэмжээний хандив өргөх замаар тэр сонгох эрхийг олж авдаг. Тийм ээ. Тэгэхээр хандив гэдэг нь дахиад л мөнгө. За улс төрлөө орсон их мөнгө зарцуулж орсон бизнес хүн яг уу төрд очиж өөрийнхөө гаргасан мөнгийг төсвийн хөрөнгөнөөс нөхөх ийм л үйл ажиллагаа явуулж байгаа. Энийг бол нэг тойруу замаар тайлбарлаад нэг яагаад гэх юм байхгүй. Ерөөсөө энэ эрх мэдэл буюу олигарх бүлэглэл гэдэг энэ гурвалжингийн орой төрийн эрх мэдлийг авцсан этгээдүүд мөнгөний төлөө өөрийнхөө хувийн халаас тэр одоо хүсэл шунлынхаа төлөө энэ одоо төрийн эрх мэдлийг хүсэж байгаа ийм харамсалтай дүр зураг харагдаж штэ. Яг өнөөгийн нийгэмд. Тэгээ энэ ч одоо биелэлээ болоод өнөөдөр Монгол улс яг офшор дансад одоо бүсэд одоо саяас дээш долларын хөрөнгөтэй 47 хүн байна гэж мэдээлээд байна. Тэрнийх нь 31 нь улсын хурлын гишүүн байна гэдэг шүү. Энэ бол маш ноцтой тоо байгаа. Тэгэхээр одоо энэ ямар нэгэн онлын үзэл санааг дэвшүүлснээр асуудал бол шийдэгдэхгүй. Хамгийн гол нь бүгдээрээ яг энэ тодорхой нэг асуудал дээр нэг мөр ойлголттой болж иж өөрсдийнхөө амьдраад байгаа нийгмийн мөн чанарыг таньж мэдсэний үндсэндээ бид нар эрүүл зөв гарцыг гаргаж хөгжлийнхөө чиг хандлагыг зөв тодорхойлж чадна гэж байна. Өнөөдөр бид нар мөнгө мөрөөдөд ямар ч одоо боддоор бидэнд одоо ач тусдаа тийм одоо бидэнд хүрээд ирэх тийм мөнгө байхгүй байдаг шин. Хичнээн их бонд тусглаа яг энэ одоо мөхлийн гурвалжингийн замаар ороод өнөөдөр бид нар маш их гадаад өртөө ийм дэлхийд өрөөрөө гадаад өрөөрөө хоёрт орох ийм өртөө улс олчлоо шин. Ард иргэд нь өөр хоорондоо өрийн шүлцээнд орцсон. Монгол улс нь өөрөө гадаад улсуудын өрөнд орцсон. Тэгэхээр энэ Монгол улсын үндэсний аюулгүй Монгол улсын тусгаар тогтнол үнэхээр маш аюултай нөхцөл байдалд орцсон байгаа гэдгийг судлаач хүний хувьд бол би одоо өнөөдөр хэлэхээс өөр аргагүй байгаа байхгүй. За тэгээ бидний одоо олж харсан шийдэл юу юм бэ гэхлээр бид өнөөдөр нийтийн эрхэнд тулгуурсан нийгэм гэдгийг зохион байгуулах хэрэгтэй байна. Өнөөдөр улсын хурлаас, улс төрийн намуудаас, одоо улс төрчдөөс нийтийн эрх гэдэг үгийг та бүхэн маш их сонсож байгаа. Зарим хууль тогтоомжиндөө хүртэл нийтийн алба гэдэг нэр томьёог хэрэглээд эхэлсэн. Харамсалтай нь үнэхээр нийтийн алба байж чадахгүй, нийтийн эрхийг хамгаалах бодиттой тийм тогтолцоо бэхжиж чадахгүй байгаад байгаа юм. Тэгэхээр энд бол үнэхээр одоо энэ засаглалынхаа мөн чанарыг ойлгоогүй нийгмийг зохион байгуулах арга хэлбэр дээр алдаа гаргаад байгаа. Одоо өөрөөр хэлэх юм бол бүгдээрээ гурвалжин одоо дүрсээр нийгмийг толгоондоо зурчаад яваад байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ илүү нэмэлт байгууламж байгуулъя. Хажууд нь нэмэлт доошоо харсан гурвалжин нэмж байрлуулъя. За уламжлалт тэр нийгмийн зохион байгуулалтын загвар болох гурвалжин дүрсэн дээр уруу харсан гурвалжин дүрсийг тавиад параллелограмм үүсэж байгаа юм. Тэгэхээр засаглал хуваах тэгшимийн онол буюу засаглал хуваах параллелограммын онол гэдэг зүйлийг би өнөөдөр та бүхэнд санал болгож байгаа юм л да. За энэ ямар агуулгатай зүйл вэ гэхлээр миний түрүүний хэлсэн нэг хүний эрхэнд тулгуурсан буюу нийтийн эрхэнд нэг бүлгийн эрхэнд тулгуурсан нийгэмд байдаг нэг алдаа гэдэг шийдвэр гаргагч өөрийнхөө шийдвэрийг хянагч болчдөг. Тэгэхээр энэ шийдвэр гаргах хянах эрх мэдлийг салгах тухай асуудал байна. Шийдвэр гаргагч өөрийгөө хянахгүй хөндлөнгийн этгээдээр хянуулдаг бол юу? Тэгэхээр энэ бол өөрөө эрх зүйн хувьд бол Монгол улсын үндсэн хуулийн дээр бол хуульчлагдсан асуудлыг би өнөөдөр хөндөж ярьж байна л та. Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйл дээр Монгол улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдлэгээ заасан. Бид нар өнөөдөр ард түмний эдэлдэг эрхийнхаа нэг төрлийн эрх буюу сонгогдох эрхээ эдлээд сонгуульд оролцож байгаа. Тэгэхээр сонгогдсныхаа дараа бид нар 4 жил хаягдаад байгаа байхгүй. Сонгогчод хэрвээ би сонгогч юм бол тэр сонгосон хүнээ бид нар өөрсдөө эргээд хяндаг байх тухай санааг бид нар дэвшүүлж байна л да. Сонгогчод хяндаг байх. Сонгогч бүхэн хянагч болох тухай. Сонгуульд нэг өдөр саналаа өгчөөд 1460 хоног хаягддаг биш. Саналаа өгчөөд 1460 хоногийн турш
тэр бидний санал өгж итгэсэн хүн юу хийж яана гэдгийг нь хяндаг. Хяналт тавина гэдэг маань тухайн одоо этгээдийн хийж байгаа үйл ажиллагаа гаргасан шийдвэрт нь ямар нэгэн алдаа байх юм бол нэн даруй илрүүлээд таслан зогсоогоод одоо тэр алдааг залруулж алдаа гаргасан буруутай этгээдэд хариуцлагыг хүлээлгдэг энэ тогтолцоо бидэнд хэрэгтэй болдог байхгүй. Өчигдөр хууль зүйн сайд Дорилог Жовын тэр ерөнхий сайд руу өгсөн албан бичгийг та нар уншсан баг тийм үү? Тэрэн дээр нэг сонир өгүүлбэр яваад байгаа юм. Одоо цаг үеэ мэдэрч ажиллахгүй байна гэдэг. Цагдаагийн байгууллага цаг үеэ мэдэрч ажиллахгүй байна. Дээрээс нь хууль зүйн бүрэн үндэслэлгүй шийдвэр гаргадаг гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр манай хууль зүйн сайдаас нэг сонин шин санаа дэвшүүлээд байна. Хууль зүйн бүрэн үндэслэлтэй шийдвэр, хууль зүйн дутуу үндэслэлтэй шийдвэр гэдэг ийм ойлголт үүсгэж байна. Тэгэхээр хууль зүйн одоо ухаанд хуулинд нийцсэн нийцээгүй, хууль зөрчсөн зөрчөөгүй гэдэг ойлголт байдаг болохоос биш. Хуулинд дутуу нийцсэн, бүрэн нийцсэн тухай ойлголт ерөөсөө байдгүй маа. Тэгэхээр энэ мэтчлэн хууль зүйн сайд нь өөрөө алдаа гаргасан, алдаатай албан бичиг үйлдэж яхад тэр алдаатай албан бичгийг нь шинжлэх ухааны хүрээнд томьёолж одоо судлаад, шинжилээд алдааг нь одоо залруулдаг тийм механизм манад байхгүй байдаг шин. Хамгийн гол аюултай зүйл нь. Өнөөдөр ямар хууль баталчих вэ гэж айдаг нийгэмд амьдраад байна бид нар. Биднийг төлөөлнө гэж сонгогдсон хүмүүс Монгол хүмүүсийн тухай бодохгүй гадаад хүний тухай бодож ийн гэдгийг сонсвол ямар вэ? Тэр Гаранбаатар гэдэг арилсан намын одоо бүлгийн дарга хүн биш. Гадаад улсын иргэн Монгол улсад 193-аас дээш хоног амьдрах юм бол газар эзэмшүүлэх гэдэг хууль санаачлал явж. Монгол улсын өөрсдийнх нь иргэд нь газар авч чадахгүй суглаад тэгээд одоо 10-20 мянгаараа хоорондоо хэрүүд уруул хийгээд захиргааны шүүхэд дүүр маргаан байна. Бага газараач 100% хуваарлж чадахгүй байж л гадаадын иргэдэд газар эзэмшүүлье гэдэг хууль бариад их хурлаар батлуулах гад явж байгаа их хурлын гишүүнтэй байгаа энэ үед бид нар энэ төр засгийн шийдвэрт 100% итгэнэ гэдэг бол одоо боломжгүй зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ засаг хуваах тэг шимийн онлын хүрээнд одоо миний дэвшүүлж байгаа санаа бол одоо альва шийдвэрийг бол төр нь гаргадаг. Одоо төр буюу улсын их хурл гүйцэтгэх засаглал засгийн газар шүүхээс шийдвэр гаргадаг. За улсын их хурл буюу хууль тогтоох засаглал гүйцэтгэх засаглалын одоо хүрээнд ажилтдаг байгууллагууд хөндлөнгийн иргэний байгууллага хяналт тавьдаг. За шүүн таслах үйл ажиллагаанд бол бас хоёр төрлийн одоо бүтэц зохион байгуулалтыг бол санал болгоход бол боломжтой байна. За тэр энэ чинь ангаар гарах л төр гэдэг. Төр доотлын 3 их хөдөлтэй. Энэ хоёртой гоц. За засаглал хонол гэдэг төрийн эрх мэдлийг хуваадаг юм онол байдаг. Тэгэхээр энэ онол дээр бол төр нь өөрөө 3 төрлийн одоо эрх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт нь хууль тогтоодог, хоёрдугаарт нь гүйцэтгэдэг, гуравдугаарт нь шүүн таслах эрх мэдлийг хэрэгжүүлдэг гэж үздэг. Тэгэхээр энэ 3 засаглал өөрөө цаг хугацааны 3 хэмжээст хуваагдж байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байна. За энэ бүтээлд одоо миний төвшүүлж байгаа санаанд донд бас цаг хугацаанд одоо аль цаг хугацаанд үйлчилж байгаагаас нь хамаарат одоо энэ засаглалын онцлогийг тодорхойлъё гэсэн санаа байна. Хууль тогтоох засаглал бол ирээдүйн цагт үйлчилдэг засаглал. Хууль бол батлагдсан цагаас эхэлж буюу тодорхой одоо хугацааны дараа хэрэгжиж эхэлдэг ийм онцлогтой бичиг баримт байдаг. Одоо та нар үзэж байгаа 9 сарын 1-ээс шинэ эрүүг хууль хэрэгжинэ, үйлчлэнэ. 9 сарын 1-ээс шинэ эрүүг хууль үйлчлэнэ. Иргэн хоорондоо өндөр хүүтэй зээл мөнгө зээлж болохгүй гэх ингээд яриад байгаа шүү. Тэгэхээр энэ бол тодорхой хугацааны дараа үйлчилдэг гэсэн утгаараа ирээдүйд цагт үйлчилдэг учраас илүү их одоо судалгаа шинжилгээний үндсэн дээр
ирээдүйд одоо өнгөрсөн болон одоо байгаа асуудлыг ирээдүйд шийдэх ийм одоо чухал хариуцлагатай салбар гэдэг. Хууль тогтоох засаглал бол. За гүйцэтгэх засаглал бол яг одоо цагт үйлчилдэг. Шүүх засаглал бол өнгөрсөн цагт үйлчилдэг буюу өнгөрсөн хугацаанд болоод өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрслэх замаар бодит үннийг тогтоох гэж хичээдэг энэ салбар байдаг. За энд судлаач миний зүгээс бол нэг тавьж байгаа санаа бол шүүмжлэлтэй хандж байгаа. Өнөөдрийн одоо бидний яг амьдраад байгаа энэ нийгмийг загварчил зохион байгуулж байгаа энэ бүтэц схемээр маш их шүүмжлэлтэй ханддаг нэг асуудал бол энэ шүүх засаглалын тухай асуудал. Өнөөдөр шүүх засаглал зөвхөн төрийн эрх мэдэл, дан ганц төрийн эрх мэдэл байдаг. Тэгэхээр аливаа улс оршин тогтно гэдэг бол ард түмэн буюу төр хоёр одоо хамтарч иж тухайн улс одоо болдог. Ард түмэн дээр нэмэх нь төр тэнцүү улс гэсэн ийм томьёол байдаг. Тийм ч учраас Монгол улсад одоо аливаа шүүхээс гарсан шийдвэр нь Монгол улсын нэрийн өмнөөс гэж гардаг байна. Гэтэл өнөөдөр Монголын шүүх бол зөвхөн төрийн одоо шүүх болж өөрчлөж байгаа юм. Төрөөс томилогдсон шүүгч нар дангаараа шийдвэр гаргадаг. Иргэдийн төлөөлөгч гэдэг гоёл чимэглэлтүүдийн оролцогчтой ийм одоо зүйл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ шүүх засаглалыг бол бид нэр төрийн дан ганц төрийн эрх мэдлээс нь авч хаяад одоо сонгодог утгаар нь төр ард түмний одоо хамтын шийдвэр гаргадаг бүтц болгох. Тэгээ сонгодог утгаар нь одоо дамжиж шийдвэр гаргадаг, ард түмэн төр хоёр дамжиж шийдвэр гаргадаг англо-саксон систем буюу одоо манайхаас өөр одоо Америк, одоо Англи гэх мэтчлэн улсуудад одоо байдаг шүүхийн систем. За эсвэл хамтарч шийдвэр гаргадаг буюу одоо хоёр ардын төлөөлөгч нэг төрийн төлөөлөгч сууж агаад шүүх аливаа маргааныг шийддэг. Одоо манай уламжлалт системээ эргүүлэн авчрах юм уу гэдэг энэ хоёр одоо асуултын аль нэгийг нь одоо шийдлийн аль нэгийг нь одоо эргэл буцалтгүйгээр сонгох шаардлагатай байдаг байхгүй. За өнөөдөр Монгол улсын шүүх бол ямар ч итгэлгүй, ямар ч найдваргүй одоо ийм одоо зүйл болсон. Шүүхэд итгэдэг хүн баг байхгүй болсон. Судалгаа хийгээ явж байхад одоо 10 хүний 7-нд шүүхтээ итгэхгүй шудраг хэсэгт нь эргэлзэж гин гэсэн ийм хариултыг өгдөг. Ийм л цаг үед бид нар амьдарч байгаа. За тэгээд 2 жилийн өмнө шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэн Дорж гэдэг хүний хийсэн мэдээлэл бол миний саяны хэлсэн шүүхтэй холбоотой асуудлыг бол илүү баттгаж өгсөн мэдээлэл хийсэн шүү дээ. Шүүгчийн цалин өсгөчлөөр шүүх шудраг шийдвэр гаргана. Шүүгчийн цалин буулгачих юм бол шүүгч одоо буруу шийдвэр гаргана шүү дээ гэдэг ийм логикийг одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга бол одоо шууд хэлсэн. Энэ бол үнэхээр аимшигтай мэдээлэл байсан. Харамсалтай нь энэ мэдээлэл зочирдсон хүн нэгч ширхэг байхгүй байгаа бас миний айцыг төрүүлээд байгаа юм. За энэ бидний байгуулах гэдэг юм ерөөсөө энэ хяналтын бүтэц. Бид хяналт тавина. Иргэд хяналт тавина гэхлээр гайхаад байгаа юм. Энэ яаж хяналт тавьдаг юм? Бид нар хяналт тавьдаг шүү дээ. Өнөөдөр бид нар аливаа асуудлыг сайн муугаар яриад байгаа ч өөрөө хяналт шүү дээ. Тэ? Одоо бид нар цагдаа нарыг одоо дүгнсэн байдаг шүү дээ. Бүх жолооч нар одоо ингээд цуглаад ярихлаар тэр сонгон хайрхны өндөр хар цагдаа шүү дээ, ажгүй цагдаа. Тэр одоо Баян голын цагдаа шүү дээ, навшийн цагдаа гэж ярьдаг шүү дээ. Энэ бол хяналт, энэ бол үнэлгээ. Тэгэхээр бидний одоо дэвшүүлж байгаа санаа бол ард түмний тунд албан бусаар төрийн албан агчдыг дүгндэг дүгнэлтийг албан ёсны дүгнэлт болгоё гэж. Тэгээд сахилгын болон мэрэгжлийн одоо үнэлгээ шинжилгээ хийдэг, сахилгын болон мэрэгжлийн үнэлэх дүгнэлт гаргадаг. Эргээд үнэхээр төрийн албанд тэнцэж байгаа хэсэгт нь одоо дүгнэлт хийдэг. Энэ эрх мэдлийг одоо иргэний байгууллагт шилжүүлье. Иргэний хяналтын байгууллага гэдэг нэг байгууллага байгуулъя гэсэн ийм санаа байна. Монгол улсад өнөөдөр 16 мянган ширхэг төрийн бус байгууллага байна л да. Тэгэхээр энэ төрийн бус байгууллагууд донд бол сонирхлын төрийн бус байгууллагууд байж байна. Салбарын одоо судалгаа шинжилгээ хийдэг, салбарын хяналт, үнэлгээ шинжилгээ хийдэг байгууллагууд байж байна. Тэгэхээр одоо яг иргэдийн шудраг шүүх төрийн бус байгууллага бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд шүүхийн одоо хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд
үнэлэлт дүгнэлт өгөх, тэдний үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. 10,000 гаруй иргэдээс одоо гомдол мэдээлэл цуглуулж тэрэн дээр одоо дүгнэлт хийсэн. 700 гаруй эрүүгийн болон иргэний захиргааны одоо хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож одоо яг одоо бодит амьдрал дээр байгаа одоо алдаа дутагдлуудыг бид нар судалж шинжилж одоо тодорхой салбар асуудлуудаар одоо ийм одоо өөрсдийн одоо судалгаа шинжилгээний ажлыг үр бүтээлтэй хийсэн байгууллагуудаа манай өнөөдрийн улс төрийн намууд энэ их баригч нар сонсохгүй байгаа. Бас л одоо бидний нэг сэтгэл зовоосон асуудал болж өөрчлөж байгаа шүү дээ. Тийм ээ. За энэ мэрэгжлийн хяналт, сахилгын хяналтыг та бүхэн бүгдээр мэдж байгаа. Мэрэгжлийн хяналт, сахилгын хяналт. Тэгэхээр мэрэгжлийн хяналт, сахилгын хяналтыг төрийн одоо дотоод хяналт шалгалт гэсэн үг л дээ. Тэгэхээр Монгол улс сүүлийн 26 жилд ардчилсан нийгэм байгуулна гэдэг ингээд явцсан. Тэгэхээр энэ Монгол улсын өнөөдрийн энэ дампуурл, өнөөгийн энэ одоо ард түмний ядуурл, ард түмний ажилгүйдэл энийгээ дагаад одоо төрөл бүрийн гэмт хэрэгүүд шүү. Түүний санаанд оронгүй гэмт хэрэгүүд үйлдэгддэг болсон байна. Хар тамхи одоо тэр биеэ үнэлэх одоо өндөр бие биенийгээ одоо өндөр хүүтэй мөнгөөр дарамтлах, эргүүлээд одоо маш харгас хэрцгийгээр нэг нэгэндээ хандах энэ бүх сөрөг үйл явдал хаанаас эхэлж вэ? Энийг бид нар одоо олж тогтоох ёстой. 26 жилийн хугацаанд Монгол улс хөгжсөн үү? Айлсгүй ухарчих уу? Энэ нь бодитоор дүгнэлт хийх цаг нь болчиход байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсад бол хүн чанар гэдэг юм алдагдсан. Монгол хүмүүс нэг нэгнийг хайрлах, хүндлэх гэдэг ойлголт устсан гэж баг хэлж болно. Монголчуудын үнэт зүйл нь хүн чанар дээдлэх биш, мөнгө болж хувирсан. Мөнгө болж хувирсан учраас мөнгө олохын тулд юугаа ч хамаагүй худалдахад бэлэн болчихсон байна. Уул нь бол мөнгөөр худалдаж болдгоо, их орон мөнгөөр худалдаж болдгоо, итгэл үнэмшил мөнгөөр худалдаж болдгоо одоо юм байдаг. Гэтэл өнөөдөр монголчууд бидний хувьд мөнгөөр худалдаж болохгүй зүйл бараг байхгүй болчихсон. Тэр урд чинь нэг 5 залуутай ярилцсан ярилцлагаас бол маш тодорхой харагдаж байгаа байхгүй. Хятадуудыг үзэн ядаад байдаг та. Тэгсэн мөртлөө хятадууд авч байгаа учраас хятадууд өгнө гэдэг. Хувьцаагаа. Хувьцаагаа өгнө гэдэг нь газар нутгаар баг өгöd биш. Тэгэхээр ийм аимшигтай нөхцөл байдал үүссэн байгаа учраас одоо бид нар энэ асуудлаас баг хохиролтой гарахын тулд маш их сайн ойлголцож, маш их олон удаа ярилцаж энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийдэг хүмүүс нэгдэх хэрэгтэй байгаа юм. Нийгмийг зохион байгуулж. Харамсалтай нь бол одоо нийгмийг одоо салбарт судалгаа шинжилгээ хийдэг хүмүүс нь үнэхээр цөөхөн юм байна. Улс төрийн нөхцөл байдлыг үнэлдэг таймчд нь олон юм байна. Бодиттой гарч шийдлийг тодорхойлж байгаа хүмүүс үнэхээр цөөхөн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд одоо яг энэ судалгаа хийгээд явж байхад яг одоо энэ хүний эрх төрийн нийгмийн зохион байгуулалтын талаар бие даасан судалгаа шинжилгээ хийж байгаа цөөхөн үнэтэй таарлалцсан гэдгийг бас онцолж хэлмээр байна. За ерөнхийдөө бол энэ бүтээлийн засаглах баг тэг шимийн онол гэдэг бүтээлийн эцсийн зорилго нь нийгмийн нийт гишүүд одоо эрх чөлөөтэй элбэг хангалуун одоо айх аюулгүй сайн сайхан амьдрах нөгөө үндсэн хуулиндаа заасан хүнлэг инэрэнгөө иргэний ардчилсан нийгэм байгуулах гэдэг зорилтыг бүрэн төгс хэрэгжүүлэхэд бүрэн төгс төр зорилттой хүрэхэд одоо хүч өгөх тийм ээ одоо суурьнд болох энэ одоо онлын үндэслэл гэж би харж байгаа. Тийм учраас энэ онл бүтээлийг цааш нь олон нийтэд түгээх тал дээрээс өнөөдрийн энэ миний лекцийг сонсон та бүхнийг итгэвч хармаалт гаргаж цаашдаа олон хүмүүст энэ мэдээллийг хүргэх зүйл байх гэж бодож байна. Тэгээд асуулт хариулт тийм ээ асуулт асуух хүн байвал асуулт асуугаад ярилцах юм бол илүү бидний ярилцлага амжилттай үр өгөөжтэй болно гэж бодож байна. Нөгөө битүүрийн хийсэн юм байхгүй тийм үү? Оо байна уу тийм үү? Ерөнхий хяналтын байгууллага ерөөсөө одоо байгаа төрийн дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлээд байгаа байгууллагуудын зарим эрх үүргүүдийг шилжүүлсэн иргэний хяналтын байгууллага гэдэг байгууллагыг хуульчлан байгуулахаас л эхэлнэ.
Тэгэхээр хуульчлан байгуулахын тулд эхлээд энэ одоо иргэний хяналтын байгууллага төрийн дотоод хяналтыг хөндлөнгийн этгээдэд шилжүүлэх санаа зөв үгүй юу гэдгийг Монголын ард түмэн бүх нийтээр хэлцэх хэрэгтэй байхгүй. Бүх нийтийн хилцүүлэг өрнүүлэх ёстой. Одоо энэ хилцүүлэг өнөөдөр эхлээд эхэлж штэ. Тэгэхээр энэ сууж байгаа 50 иргэн ч юм уу тийм ээ. Бид бүхэн энэ иргэний хяналттай хариуцлагатай төрийг хүсэж гинүү гэдэг асуултаас эхэлмээр байна. Тэгэхээр одоо энэ сууж байгаа хүмүүсээс энэ төрийг хяналттай хариуцлагатай болгох санааг хэдэн хүн дэмжиж чинь, хэдэн хүн эсэргүүцэж чинь гэдгээс эхлэх хэрэгтэй. Тэгэхээр аливаа хууль гэдэг бол одоо хүн амын олонхын эрх ашигт нийцсэн, олонхын одоо дэмжлэгийг авсан одоо тийм хүсэл зоригийн илэрхийлэл байх хэрэгтэй. Тэгэхээр одоо би та бүхнээс нөгөө бяцхан судалгаа аваад асуулт одоо яг саний асуултанд хариулт авч байна. Энэ төрийг хяналттай хариуцлагатай байлгах санааг дэмжиж байгаа хүмүүс нь гараа өрөхгүй. За оролцож байгаа 100% одоо энэ нийгмийн загварчлал буюу шин загварчлал миний дэвшүүлж байгаа санаа буюу одоо тэгш хэмийн онлын хүрээнд иргэний хяналтын байгууллагыг байгуулах нь зүйтэй гэдэг дээр бид санал нэгдлээ шүү дээ. Тэгэхээр энэ байгууллагыг байгуулахын төлөө бид нар дахиад 3 сая ард иргэдтэй яг энэ мэдээллийг хүргэх хэрэгтэй байхгүй. Үнэхээр 3 сая иргэний маань одоо 100% бид нар иргэний байгууллага байх нь зүйтэй гэж санал нэгдэх юм бол яг уу. Энэ өөрөө хууль болж батлагдана. Хууль болоод батлагдчих юм бол яг уу. Төрийн байгууллагуудаар дамжаад одоо энэ маань хэрэгжиж эхлэх юм биш. Бид нар төсөв одоо энэ төсөв мөнгөн дээр бол санаа зовоодох юм байхгүй. Яг тэгэхээр бүх төрийн байгууллагууд өөрийн дотоод хяналт шалгалттай. Төр өөрөө өнөөдөр хяналттай шүү дээ. Дотоодын хяналт шалгалт байгаа. Цагдаагийн ерөнхий газар дээр яваад дотоодын хяналт байна. Прокурорын байгууллагад иргэдэд дотоодын хяналт байна. Мэргэжлийн болон сахилгын хяналт гэдэг. Хуульчдын холбоо гэж байгууллага байгуулчаа одоо хуульчдын холбоо дотор мэргэжлийн хороо одоо сахилгын хороо гэж байж шүү дээ. Манай иргэд бол шүүх хууль хяналтын байгууллагаар явсан хүмүүс бол сайн мэдж байгаа. Сахилгын хороонд өргөдлөгнөө, мэргэжлийн хороонд өргөдлөгнөө гэдэг. Харамсалтай нөгөө мэргэжлийн хороо сахилгын хороод нь ерөөсөө ажилтгүй. Хүнийг одоо доромжилсан шүүгчийг очоод энэ одоо хүнд доромжлоод байна гэдэг өгөхлөө өөдөөс баахан эргүүлээд нөгөө хүнөө буруутгасан юм бичээд өгчдөг. Гэх мэтчлэн нөгөө төрийн дотоод хяналт маань өөрөө одоо хин нэгэнд үйлчлээд байдаг. Бусдын нөлөөнд автцсан байгаа гэж. Тэгэхээр энэ шийдлийг бид нар зайлшгүй хийхгүй бол одоо болохгүй. Бид өнөөдөр төрөө сайн байлгаж байгаа төр нь одоо нойр хоолгүй бидний төлөө ажиллаж явах юм бол бидний амьдрал ингэтлээ ядуурч бидний карманд байгаа мөнгө одоо хоноод босоод ирэхэд одоо худалдаа авах чадвар нь багассан ингэж одоо ийм нөхцөл байдал биднэрт одоо тохиолдохгүй шүү дээ. Телевиз зараадын үзэгдлэл үнэхээр нүднээс гарсан цонхиж хорчижсэн бидний төлөө үнэхээр хоёргүй сэтгэлээр зүтгэж гин үү гэмээр хүмүүс суугаад байгаа байхгүй. Их хурлын гишүүд энэ одоо засгийн газрын гишүүд маш амархан хөгшөрдөг юм байна шүү дээ. Ер нь бол би одоо зүгээр бас маш олон хүнтэй найз нөхөрлж уулзаж явж байгаа ах トゥ хүмүүс байгаад. Ингээ уулзаал их мэдл тодорхой их мэдэлд очиод үнэхээр одоо ядарчсан тэр үс мөсөнд бууралтад хэлж байгаа байхгүй. Төрийн алба бол үнэхээр хүнд алба. Юу зовоогод энэ ихлэ тэнд маш их айдас, маш их хувилдан байгаа учраас тэр хувилдааныхаа учрыг болохгүй өнөөдөр улс төрчид ядраад байгаа болохоос биш. Ард түмний амьдралыг дээшлүүлэе гэж ядарч толгойд бууралдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ улс төрчдийн толгой бууралдаж байгаа шалтгааныг тэр өөрсдийнхөө халаасыг яаж төсвөөс эдэн төгөр хулгайлчих вэ гэдэг бодлын төлөө шаналдаг, бууралддаг биш. Одоо энэ иргэн одоо ард иргэд маань яаж одоо ингэж одоо үлсгэлэн гуйлагчлалгүй амьдрах вэ гэдэг арга замыг одоо бодож бууралддаг болмоор байхгүй. Яг үндэ та нар их хурлын гишүүдийн ерөнхий сайд эдэрийг хараарай. Яг одоо их мэдлэлтэй болохын өмнөх зураг болсны одоо 2 жилийн дараагийн зураг хоёрыг харьцуулаад үзэхэд энэ хүмүүс үнэхээр ачаалттай ажиллаж байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр магадгүй чин сэтгэлээсээ бууралж байгаа хүн байх үгүйсгүй. Гэхдээ их ховор гэж би хэлдэг байна. Бараг байхгүй бол баталтай. Магадгүй энэ хулгай өөрийг ингээд төвчээд бас шаналлаад бууралж байгаа хүн байгаа шүү. Зогсоё гэж шаналлахгүй мөртлөө ийм нийгэмд амьдарч явах гэжтэй шаналлаад бууралж байгаа хүмүүс бас байгаа байхгүй. Тэгэхээр энэ зөвхөн одоо энэ тэр хүний одоо улс төрчдийн авч байгаа ачаалал дээр нь бид нар ингээд зүгээр шинжилгээ хийгээд үзэхэд баг эрдмийн ажил болцохоор ийм зүйлүүд байгаад байна. Энэ нөгөө
Ер нь бол бид нар энийг нэлээд одоо нарийн мэрэгжлийн түвшинд ярих хэрэгтэй байна. Эрх зүйн орчныг бүрдүүлэх бол маш амархан шүү дээ. Ер нь манайх эрх зүйн орчин буюу хууль батлан бүтээн гэдгийг их хүнд юм шиг ойлгоод байна. Тэгэхээр энэ одоо өнөөдрийн байдлаар бол 20 хүн санаа нийлж байгаа л Монгол улсын одоо нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хятадын гадаадын иргэд гэж шийдээд байгаа юм. Түүнээс 183-аас дээш хоног амьдардаг ихэнх иргэд хятадууд байт юм бэл. Тэгээ хятадын иргэдэд газар өгөө гэдэг хууль санаачилж байгаатай адилхан юу ч санаачилж болох гээд байгаа байхгүй юу? Сая та нар нэг улсын их хурлын тогтоол яригдж байгаа тохиолчныг анзаарсан болов уу болов уу? Тийм ээ. Өршөөлийн хуулийг одоо нэг хүн зориул тайлбарлах гэдэг шин. Тэгээ энэ 7 сарын 1-нд гарсан өршөөлийн хууль чинь бүх ялын өршөөцөн шүү. Ялгүй хугацааг нь хүртэл өршөөцөн шүү гэдэг үг оруулаад энэнийх нь одоо хариуд нь инх хоёр гэдэг хүн одоо нэр дэвших хэрэг олж авах гэдэг шин. Тэгэхээр энэ улсын их хурлаас баталж байгаа хууль тогтоомжууд бол зөвхөн дан ганц нэг хүний нэг бүлгийн эрх ашигт үйлчилсэн байж болохгүй байгаа. Одоо би сая хэллээ шүү дээ. Энэ үзэл санааг хууль болгохын тулд 3 сая хүн хилцэх ёстой. 3 сая хүн хилцээд олонхон дэмжсэн тохиолдолд яаж хууль болгох вэ гэдгээ ярилцах ёстой. Яг ямар өгүүлбэрээр томьёолох юм? Ямар үг хэрэглэх юм? Ямар үгийг юу гэж ойлгох юм гэдэг. Ингээд хууль нэг мөр ойлголттой байх шүү дээ. А гэтэл харамсалтай сүүлийн үеийн манай зарим нэг одоо